За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? За суусцгаа. За өнөөдөр улирлын 3 дугаар улирлын хамгийн сүүлийн өдөр тийм үү? За тэгвэл альва ажлыг өөр нь эхлээд эцэст нь одоо дуусгаж өөр нь яах ёстой байдаг юм бэ? Дүгнэлт гаргах ёстой байдаг юм байна тийм үү? За тэгвэл дүгнэлт гаргана гэдэг чинь өөр нь юу гэсэн үг юм бэ? Хэн хариулах вэ агш та? За. Дүгнэлт гаргана гэдэг нь альва ажлыг дүгнэж дараач улам сайн болгоход болдог. Чи тэгвэл өөрийгөө одоо жишээ нь дүгнэн гэдэг чинь яг юугаа дүгнэн? Яг үнэ. Алдагаа харахаас наан бид нар бас өмнө нь юугаа харах? Сайн байна. Тэгвэл бид нар ер нь одоо жишээ нь 3 дугаар улиралд ч юм уу тийм үү одоо ямар амжилттай байсан, ямар зүйл дээр одоо цаашид анхаарах ёстой юм бэ гэдгээ бас харгалзах ёстой юм байна тийм үү? За сайн байна. За тэгвэл бүгдээрээ альва ажлыг дүгнэхэд ер нь одоо амжилтаа алдаа дутагдлаа харах нь амжилтаа харах нь за тэгээ мөн би 3 дугаар улиралд яасан гэдгээ тодорхойлж болох уу бас? Ямар амжилт гаргасан, ямар зорилго тодорхойлсон гэдгээ дүгнэх нь чухал байх нь байна тийм үү? За тэгвэл бүгдээрээ манай сургуулийн зорилго юу вэ? Хэлэх хүүхд байна уу? Өөртөө итгэлтэй эрүүл зөвхөн төлөв. Сайн байна. За тэгвэл манай ангийн зорилго юу юм бэ? Эвсэг нарсаг хаах болох. Сайн байна. Тэгвэл бид нар ингээхийн тулд болохоор яах ёстой юм? Ураатай ажилдаг өшөө хүн бүр зорилготой байх ёстой юм байна тийм үү? Зорилготой анхаарах ёстой гэдэг юм байна. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр 3 дугаар улирлынхаа юу гарах вэ одоо? Амжилтыг одоо тооцъё тийм үү? За тэгвэл манай сургуулийн ураа бол энэ байсан юм байна. За тэгвэл амжилтын тайлангаа бүгдээрээ гаргацгаая 3 дугаар улирлынхаа тий. За тэгвэл амжилтын тайлангаа гаргахын өмнө багш та хэдэд нэг зүйл анхааруулъя. За тэгвэл энэ ч бас багш нь бичсэн байгаа. За ийшээ бүгдээрээ анхаарлаа хандуулъя. Хүчээрээс гадуур үйл ажиллагааны цагийн баримтлах дэг гэж бас байх ёстой тийм үү? Бид нар тэгвэл энэ цаг дээр юуг анхаарах ёстой юм бэ гэвэл за бие биендээ хүндэтгэлтэй байх ёстой юм байна. Хурдтай ажиллах юм байна тийм үү? За тэгээ хичээнгүй, хянамгай, хариуцлагатай гэдэг дгийг өнөөдөр бүгдээрээ яах нь вэ? Анхаарч баримтлах ёстой байдаг юм байна тийм үү? За тэгвэл өмнөх цаг дээр багш нь таа дээр яасан бэ те? Яг үнэ. Хүүхэд бүрээр амжилтын тайлангийг багш нь бичүүлсэн байгаа тийм үү? За тэгвэл бүгдээрээ энэ одоо бид нар бол 5 чиглэлээр бол амжилтын тайлангаа бичсэн байгаа. За одоо тэгвэл юу хийх вэ гэвэл бүгдээрээ за багш нь та нарт 2 янзын цаас тараагаад өгсөн байгаа тийм үү? За тэгвэл багшийнхаа тайлбарлагыг сайн анхаарж байгаарай бүгдээрээ. За энэ шар өнгийн цаасан дээр бүгдээрээ энэ одоо чи 3 дугаар улиралд гаргасан амжилтуудаасаа хамгийн том амжилт чинь чиний юу байсан гэдгээ энэ цаасан дээр бүгдээрээ бичээд тэгээд энэ одныхоо дотор талд нь наан шүү. За юу. За дараагийнх нь бүгдээрээ тэгвэл 3 дугаар улиралд миний одоо амжилт гаргаж чадаагүй зүйл ер нь юу байсан бэ? Тийм үү? За тэгвэл тэр зүйлээ бүгдээрээ мөн би 4 дугаар улиралд энэ одоо амжилт гаргаж чадаагүй зүйлээсээ хамгийн түрүүнд энэ зүйлийг л амжилт гаргачмаар байна гэж бодсон зүйлээ ногоон цаасан дээр бичээд бүгдээрээ энэ одныхоо гадна талд нь наан шүү. Тэгээ харгалзах хэсэгт нь бүгдээрээ наах нь байна тийм үү? За тэгвэл энэ даалгаврыг гүйцэтгэхийн өмнө эхлээд бүгдээрээ бодъё. Энэ 5 дундаасаа та сайн бодож байгаа цонх нь байна тий. За эхлээд бүгдээрээ бодож байгаад 2 зүйлээ биччих. За миний амжилттай байсан хамгийн том зүйл нь юу вэ гэдгээ сайн бодно шүү. За тайлангаа сайхан уншаараа эргэж хараад за энэ тайлан дээрээсээ дүгнэлт хийгээрэй бүгдээрээ. Дуусч гинөө хүүхдүүд ээ. За инх мөнх дууссан юм уу? За дууссан бол агш ийшээ аваач наачиж болно шүү. За дууссан хүүхдүүд нь харгалзах газар нь аваачаад наач.
За би аль зүйл дээр хамгийн сайн амжилт гаргасан юм бэ гэдгээ бүгдээр наагаад хаана амжилт гаргахыг хүсэж байна гэдгээ. За багш нь хараатах юм. Оо сайн байна. За гаргалзах газар навч тавиад байгаарай. За авчид наагаараа хан баяраа. За наацсан хүүхдүүд нь суугаад өгөөрэй. За урд нь агаа суугаарай. За наацсан хүүхдүүд нь суугаарай. За урд наагаараа. Урдлаараа. Урд наагаараа. За бүгдээрээ тэгвэл би ер нь одоо 3 дугаар улиралд ямар амжилт гаргаваа, ямар зүйлээр амжилт гаргахын гаргаж чадаагүй гэдгийг тодорхойлчлоо тийм үү? За эднэр дээрээс дүгнэхэд ер нь энэ 5 чиглэлийн тавуулан дээр нь амжилт гаргасан хүүхд ер нь байна уу? За танаа багаас байна уу? 5 чиглэл дээр тавуулан дээр нь амжилт гаргасан хүүхд хэн бэ? За эдний багаас тэ нанди эрдэнэ. За тэгвэл бүгдээрээ ингээ ардаа. Энэ 5 чиглэл дээр тавуулан дээр нь амжилт гаргаснаас хамгийн том амжилтаа ангийнхандаа бүгдээрээ ярьж үгүй. Тэгвэл чиний ер нь энэ том амжилтыг гаргахад юу нөлөөлсөн тийм үү? За мөн өөрийнхөө туршлагаас ангийнхандаа ярьж үгүй. За бус нь сайн сонсоороо ийшээ анхаар сонсоороо. Би цаашдын хамгийн том амжилт гаргасан. Бүх хичээлээ ойлгож тагаа хүүхдтэйгээ зөв бодож ажиллаж чадсан. Хүүхдтэйгээ зөв бодож ажиллаж бүх хичээлээ ойлгоход манай ангийн хамт олж хаалаа хийсэн. Оо сайн байна. Өөр хэн туршлагаасаа хуваалцах вэ ангийнхандаа? Оо бэлгөө очир. За бус нь бүгдээрээ сайхан сонс. Хамгийн том гаргасан болохоор улсын уралдаан туслал дугаар өгдөгөр дууссан. Тийм өлөөсөн зүйлээр хичээлдээ яг хамт олон дэмжлэг. Оо сайн байна. За баяр үргээ бэлгөө очиртай сайн байна. За танаа багаас за хариулаад өгч. Би цааш хэлэндээ хичээлээ хоцорхоос мөн нөлөөлөх миний найз ангийн хамт. Оо сайн байна. За баяр үргээ. За танаа багаас хэн туршлага. За хаан баярыг огшно. За дараа нь төгөлдөр яриад. За төгөлдөр ихлэ ярьчих. Миний гаргасан амжилтуудаас хамгийн том нь олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авсан. Тэрэн төлөөсөн зүйл манай баг хамт олон болон манай тасгалжуулагч анги. За баяр үргээ сайн байна. За хаан баярыг огшныг сонсъё. Миний хамгийн том гаргасан амжилт гэвэл уран сэлбэр хийж сурсан. Оо. Нөлөөсөн зүйл гэвэл манай найзтай манай анги. Оо сайн байна. Баяр үргээ. За сэлбэрийн дугуйланд амжилтаа суралцж байгаа тий. За. Хөдөлмөрлөж бас эрүүл хэрэг болж чадсан. Оо яг үнэ өөрийнхөө биеийг нэлээд удаан хугацаанд эмчлүүлээ эрүүл болсон байгаа тий. За маш сайн байна. Баяр үргээ бүгдээрээ. За ингээд ер нь бол энэ дээрээс үзэхэд бол хүн бүр өөрийн гэсэн юутай байдгүй амжилттай байдаг. Тэгвэл бид нар ер нь амжилтгүй байгаа зүйлээ цаашид амжилттай болохын тулд ер нь яах ёстой юм бэ? Оо зориг тавиад цааш нь зорилгын төлөө өөрөө тасралтгүй хичээл зүтгэл гаргах ёстой байх нь. Зүгээр нэг зориг тавиад орхичвол тэр маань биелэхгүй. Биелэхгүй байх нь тийм үү? За тэгвэл бүгдээрээ энэ одоо амжилтгүй байгаа зүйлээ амжилттай болгохын тулд юу яах ёстой юм бэ гэдгээ за товчхон өөрсөн дээрээ нэг дүгнэлт хийгээд дэвтэр дээрээ бичтэй. За миний амжилтгүй байгаа зүйлээ би яаж амжилттай болгох вэ гэдэг дээр бүгдээр нэг эргэцүүлээ бичээдэг. За сайхан бодож жоод би юу хийвэл амжилттай болж болох вэ? Амжилтгүй зүйлээ. За дуусч гин үү? За
За. За дуусгая бүгдээрээ. Бусаддаа ер нь танилцуулах хүүхэд байна уу? За инх зүйлийг багш нэг сонсоодох юм. Яриаг хүүхдийг асуучих. Орд сууж бусдаас өглөө авч хөшөө өгсөн дараа цаг хугацаанд үүсгэж. За сайн байна. Зорилго тавьж зорилго дээр тулгуур хичээх шаардлагагүй байх. Оо яг үнэ. За ингээд өөртөөхөө амжилтаас хуваалцсан сурагчдаа бүгдээрээ баяр хүргэе. За тэгээ энийгээ бүгдээрээ дараагийн 4-р улиралдаа яах нь одоо? Оо амжилт болох нь байна тийм үү? Хүн болго өөртөө хичээх шаардлагатай юм байна. За одоо тэгвэл бүгдээрээ зорилгоо биелүүлэхийн тулд эдгээр зүйлийг анхаарах хэрэгтэй байна. За бид нэр ангийнхаа зорилгыг хангахын тулд юу нь яаж ажилтдаг вүлээ? Оо, эв найрамдалтай багаараа. За яаж багаараа ажилтгийг? Хэдэн баг болж ажилтгийг? Оо, 5 баг болж ажилтдаг тийм үү? За тэгвэл баг бүр тус бүр өөртөө юу хийдгээ танилцуулчих. За танаа баг юу хариуцдгийг? Эрүүл манай баг болох нь эрүүл ангийн ариун цэвэр болон хүүхдүүдийн ариун цэвэр эрүүл мэндийг. Оо сайн байна. За эдний баг бол эрүүл мэндийн талаар ажилладаг баг байгаа тийм үү? За танаа баг юуны манай баг ангийн төлөвшөлт хариуцдаг байгаа. Оо сайн байна. Хичээлийн завсгалын цагаар төрийн дуудаад асуулт хоорондоо хүчтэй шалгадаг. Оо яг үнэ эдгээр зүйл дээр анхаарч ажилладаг тийм үү? За танаа баг юу вэ? Манай баг болохоор сурлага ахиц амжилтын баг. Манай баг нь сургалтын ахиц амжилтыг дээшлэх талаар ажиллах. Оо сайн байна. За танаа баг яаж ажилладаг вэ? Манай баг болохоор цаг ашиглалтын баг байгаа. Хүүхдүүдийн хоцрол тасалтыг багасгаж тэгээ хүүхдүүдийн цагийг өөртөө Оо яг үнэ маш сайн байна. За танаа баг юу хийдэг вэ? авьяасын баг байгаа. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийн авьяасыг нэм өгч. Оо яг үнэ. За тэгвэл хүүхд бүр амжилттай байгаа гэвэл анги яах вэ? Оо амжилттай байна тийм үү? За тэгвэл эдний баг одоо юу хийх вэ гэвэл бүгдээрээ бодно. За манай анги 3 дугаар улирал тийм үү? Амжилттай зүйл нь юу байсан юм бэ? Тийм биз? За энэ вэ. За мөн эрүүл мэндийн хувьд амжилтгүй зүйл нь юу байсан бэ гэд ангийнхаа амжилтуудыг бүгдээрээ гаргах нь байна тийм үү? За ингээд баг бүр өөртөө ярилцаж байгаад за багийнхаа амжилтыг гаргацгаая. За эхлээд манай 3 дугаар улиралд ямар зүйл за зэрэг хийгээд ажлаа сайхан хуваагаад нөгөө цаасаа бас гаргаж ирээд диаграмаас зэрэг хийх юм байна те. За нөгөө судалгаагаа гаргаад ир бүгдээрээ. За эхлээд эднэрийнхаа ярилцж байгаад гарга. Хүүхд болгон сандаа энэ дээр хэлнэ. За нөгөө эртний дэвтэр энэ төр одоо гаргаараа. За танаа баг юу болж байна? За хүн болгон эхлээд саналаа сайхан хэлчих. Оо яг үнэ ангийнхаа дүнгийн анализыг харж агаад дөрөмт хувцас. Дэлгэр талаа туслаараа шугамдаад өг. Гараа дээш нь гаргаад. Сайхан туслаад. Оо зарим нь сандаа сайхан гэл. Манай ингэж ямар давуу тал гарсан цаг ашиглалт дээр тий. Өмнөх улиралд 2 дугаар улиралд ямар байсан 3 дугаар улиралд яаж сайжирсан гэдгээ тийм үү? За танаа баг дуусч гинэ. За энэ чинь таад хэрвээ тоо баримт байгаа бол энэ чинь графикаар үзүүлж болно тий. Тийм байж байгаа, тийм болсон ч юм уу. За аваачаад наачих. Хийсэн диаграм байвал яг доор нь харгалзах. Оо сайн байна. Бусад багуудаа хаадах зай бас үлдэн штэ хүүхдүүд те. За аваачаад баг болгоныхоо доор тавина шүү. Оо сайн байна. За тэгээ байрлуулчих бүгдээрээ. За үлдсэн багууд нь энэ зайнуудад байрлуулчих. За хурдан агаараа авчиж.
За энд Ландын Эрдэнэ ард наач. Аа зэ. Та хоёр жоохон цаашаа болгоод өгч. За үлдсэн баг нь энд багтах болов. За энд эсвэл наач дөө энэ хавь руу наач. За эхлээд бүгдээрээ хэний баг эхэлж ярих вэ? Тайлангаа тавь. Багийнхандаа. За сурлагын ахиц амжилтын багаас эхлэе гинэ. Манай болохоор сурлагын ахиц амжилтын баг байгаа. Амжилттай байсан зүйл нь болохоор нэгдүгээр үлдэлт, хоёрдугаар үлдэлт EP 5 байсан бол хоёрдугаар үлдэлт EP 1 болгоо багсан манай эцэг амжилттай. За сайн байна. Ангийнхаа сурагчдаас Монгол хэлний татвар ангийн амжилтыг авахгүйсэн. Оо сайн байна. Сурагчдаар их дэвшин гар мандах буян шиг бэлгүүнээр аваад. За сайн байна. Амжилтгүй гэж бодчихсон болохоор ангийн За анхаарч шүү бүгдээрээ. бүгдийн байхгүй болох чадаагүй байгаа. Ааха. Ангийн бүгдүүд Монгол хэлний татвар манай. За сайн байна. За энэ ямар учиртай зүйл юм бэ? Энэ диаграм? 20 дугаар ахисан амжилтын дүнгийн диаграм гаргав. 26% нь болохоор B, 17% нь болохоор A дүн, 7% нь F дүн, 29% нь D дүн, 21% нь C дүн байна. Оо сайн байна. За ийм амжилт бол манай анги бол 3 дугаар үлрэг гаргасан юм байна те. За баяр хүргэе бүгдээрээ. За дараагийн багийн тайлангаа сонсъё бүгдээрээ. За манай анги цаг ашиглалтаар ямар амжилт гаргасан юм бэ? Манай амжилттай зүйлээр нь болохоор манай ангийн доцорч тасалбараас өдөр эрс багс чигээс хичээлийн цагийг үр дүндээ өнгөрүүлээд завсарлагын цагаар хоцорхой өглөө эрт хүүхдүүдийн тоёс нэгцэн. Тэр нь хүүхдүүд хичээл дээр нь хаяа чихэр сонсоод уцаа оролдох буюу тоглох. Оо яг үнэ ингээд цагаа бас ашиглаж чаддгүй өнгөрөөд юм байна те. За доор нь Манай анги диаграм гаргав. За. За намын эрдэнэ тайлбарлаж. Ямар амжилттай байсан тэгвэл? Баяр нөгөө энэ цэврэн болохоор сууж тастай өгдөг. За. Шагнал бол тастай өгдөг. Энэ ногоон өрчтэй өгдөг. Энэ тор чиглэл, ягаан чиглэл өгдөг. Юу. За бүрэн. За. Оо сайн байна. За баяр хүргэе. За дараагийн баг гараад ир те. Манай юу гэхээр 100%-аас 80% ба 80% цэвэрчихгүй. За. Тэгээд 80%-аас 41 хүүхдийн 39 цэвэртэй. За. Ариун цэврийн байдлаар бол 13% таарах юм байна. За. Ааха. За Батүлэг ярих уу? Амжилтгүй байсан зүйл нь? За. Илгүүсэн зүйл нь олсноо хог бодол хамаагаар хог хаягдсан маань нэмэгдсэн байгаа. За. Өөрчлөгдөж байгаа ихтэй бас. За сайн байна. За ямар ч ихсэн өөрчлөгдөж байгаа гэж юм те. За энд юу харуулсан? За 80% нь цэвэрч 20% нь за гэж гар. За. 3 дугаар улирал агсан. Өмнөх улирал 2 дугаар улирал ийм байсан юм байна те. За сайн байна. За дараагийн багийг сонсъё доо. Манай болохоор авэс хөгжүүлэх баг байгаа. Тэгээд манай багийн амжилттай байсан зүйл манай багийн өмнөөс манай ангийн амжилттай байсан зүйл нь гэвэл ангийн 41 хүүхдээс 23 хүүхэд буюу 54% нь секс дугаарсан сургууль дотор секс дугаарсан хамрагдсан байгаа. Сайн байна. Сургуулиас гадуур 15 хүүхдийн секс дугаарсан хамрагдсан. За. Бас нэг амжилттай байсан зүйл нь гэвэл манай ангийн бэлбэ очиж юу Гонатагийн нэрэмжид Батлал дууны тэмцээнд 2 дугаар байсан. За сайн байна. Тэгээд амжилттай харах амжилтгүй байсан зүйл нь гэвэл ангийн 41 хүүхдээс 18 хүүхэд нь сургууль дотор секс дуусанд хамрагдаагүй. Тэгээд юу 26% сургуулиас гадна секс дуусанд. За сайн байна. За. Манай энэ багын За. энэ сургуулиас дотор явдаг хүүхдийн 54%. Сургууль дотор авч явдаг хүүхдийн 46%. Тэгээд сургуулиас гадуур хамрагддаг хүүхдийн сургуулиас гадуур хамрагддаг хүүхдийн За сайн байна. За баяр хүргэе. За хамгийн сүүлийн төлөвшлийн бага бүгдээрээ сонсъё доо. За. Манай анги 28 сургуулиас хамгийн дөрөв формоор чигдэрсэн байгаа. Оо тий. Тэгээд манай төрийн дуу болон гимнастик хийж хийсэн байгаа. Ааха. Энэ үйлдэл ажилтгаа болсон дээр манай ангийн хүүхдүүд 22% нь хараалын бүдүүлэг хийдэг болсон. За хэрэгэлдэг байгаа юм байна тий. За. 37% хүүхдээс 37% нь төрийн дуугаа нэг үндэслэхээс дуулдаг. За сайн. За энэ доор юу илэрхийлсэн? Багны график. За. Бас харьцуулт
За. Энэ 63% болохоор өмнөх бол нөгөө төрийн тулаад сэтгэлээс дуулах хүмүүсийн хувь нь 63 байгаа. Нөгөө сэтгэлээс дуулах хүмүүсийн 37 байгаа. Урдаар бол 87-оор өссөн байна. 87 байна. Оо, сайн байна. Агсан байна те. За. Энэ ч гэсэн гимнастик хөдөлгөөн тасгал энэ ч гэсэн өмнөх хөлөлтөд 76% байж байгаа. Тэгээд 91% болоо өссөн. За, сайн байна. Бүгдээрээ баяр хүргэе. За, тэгвэл одоо ийм олон амжилт гаргасан байна тийм үү? За, тэгвэл бүгдээрээ ингэ. Танай багаас манай ангийн эрүүл мэндийн хувьд хамгийн сайн байсан болон эрүүл мэндийг одоо нөгөө сайн биелүүлэхэд хэн хамгийн мундаг амжилт одын эзэн байсан бэ гэдгээ нэг хүүхдээ бүгдээрээ тодруулаад энэ дээр нэрийг бичээд тэнд аваач наачих. За, харин багш нь ахаад нэг хуулга өгсөн байгаа тийм үү? За, энийг тухайн хүүхдийнхаа ингэр дээр нь аваач наачих. За, урдлаараа баг болгоно нэг хүүхдүүд шалгаруулчих. За, гэж аваач наачих. За, тэр хүүхдийнхаа ингэр дээр аваачаад амжилт одын эзэн. Чи төлөвчлийн хувьд манай ангиас 3 дугаар улиралд хамгийн мундаг нь байлаа гэд. За, наагаараа аваачаад. Аваачаад наагаад өгч. За. Ингэр дээр нь аваачаад наагаараа. Ингэр дээр наагаад өгч аваачаад. За, хин амжилт одын эзэн болсон багш нь харъя. Оо, дэлгэр далаа. Эрүүл мэндийн хувьд анги одоо ариун цэвэр ялгад хамгийн сайн оролцох юм бэ? Баяр хүргэе. Бэлгүй болчих. Авиасын хувьд. За, манай хоёр юу болсон бэ? Сурлагын хувьд. Танаа. Сайн байна. За, эдгээр сурагчдаа бүгдээрээ баяр хүргэе. За, одоо тэгвэл бид нар юм байна. Одоо бид нар энэ амжилтгүй зүйлээ амжилттай болгохын тулд юу н яах ёстой юм бэ? Яг үнэ. За, тэгвэл бүгдээрээ энийг гаргаж ирэхийн өмнө энд бол та бүхний хичээл зүтгэл болон хүн бүрийн хувь нэмэр тийм үү? Хан баяр ямар хувь нэмэртэй, нямд орж ямар хувь нэмэртэй ингээд. За, багш нь тэгвэл та хэд цаас тараагаад өгсөн байгаа. Цагаан цаас. За, энэ цаасан дээр бүгдээрээ за, эхлээд ингэ шүү арда. За, энэ дээр чи өөрийнхөө хувьд ангийнхаа амжилтгүй байгаа зүйлийг амжилттай болгохын тулд чи юу хийх ёстой гэдгийг эхлээд ганцаараа бодно шүү. За, ганцаараа бодоод биччихээд дараа нь хосоороо энэ хоёр жишээ бодоод хосын санаагаа энэ дээр бичнэ. Хамгийн сүүлд нь бүгдээрээ багаараа гаргасан санаагаа танах айлын юу вэ? Ногоон тий. За, тэгээ багаараа гаргасан санаагаа өнгийн цаасан дээрээ бичээ тэр хаандаа байрлуулна шүү. За, эхлээ бүгдээрээ ганцаараа бодоодох. Ангийнхаа амжилтгүй зүйлийг амжилттай болгоход миний хувьд ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдгээ боддоо. Би юу хийж чадах юм? Тийм үү? Ангийнхаа амжилтгүй зүйлийг амжилттай болгохын тулд хүн бүрийн хувь нэмэр чухал юм байна. За, ганцаараа бичсэн үү бодоод? Сайн байна. За, танаа багаас бичсэн үү? За, тэгвэл багийн ахлагч одоо 2-2-оор нь яриулж. Хосын санаагаа бүгдээрээ гаргая тийм үү? Тэгвэл хоёулаа одоо чигвэл чинийг хараад тийм байх, минийх одоо илүү давуу байна гэдгээ. За, хосоосоороо ярилцаад хосын санаагаа ягаан цаасан дээр бичих бүгдээрээ. Сайхан санаагаа. Хоёрын санаа гарцсан уу? За. Болцсон уу? За, хосын санаагаа гаргасан бол бүгдээрээ багаараа нэгтгэхээрээ саналаа. За, энэ цаасан дээр бүгдээрээ манай багийн хувьд нэг шугамдаад яхан зүгээр сайхан. Одоо бүр хос бүр санаагаа энд тусгаж өгнө вэ тийм үү? За, бичсэн бол ийшээ ингэж. За, ерөнхийд нь одоо бүгдээрээ дундаас нь гаргаж ирээд. За, хосын санаагаа гаргасан бол яг үнэ хос бүр санаагаа хэлж өгнө вэ тийм? Тэгээд дундаасаа аль нь хамгийн олон давхардж чинь, аль нь хамгийн зөв санаа вэ гэдгээ дүгнэлт гаргах нь. За. Хосын санаагаа гаргасан уу? За, одоо тэгвэл энэ цаасан дээр бүгдээрээ нэгтгэж. За, хос болгон сандаа хилээд өгч. Бичсэн үү? За, тэгвэл өөрийнхөө багийн харгалзах нэрний доор наачих. Яг үнэ. За, танаа багийн хувьд эрүүл мэндийг сайжруулахын тулд тийм үү?
бид нар юу хийж чадах вэ гэдгээ сайхан бодож байгаа. Тэ? Тийм юм хийчихвэл бидний амжилтгүй зүйл амжилттай болох гэдэг гэсэн санааг байх нь тий. За. За танаа баг. За өөртөө харгалцсан нэрний доор аваач наач. За сайн байна. За тэгвэл бид нар дараагийн удирдал ер нь эдгээр зүйлүүдээ биелүүлэхийн тулд яах ёстой байх нь вэ? Сайн хичээх ёстой байх нь. Тэгвэл ер нь өнөөдрийн цаг дээрээс хүүхдүүдээ юу ойлгож авбаа? Өнөөдрийн хичээлээс гадуур үйл ажиллагааны цаг дээр за төгөлдрөө сонсъё явах шин. Үйл ажиллагааг дүгнэлт гаргаж тэрийг дараа удирдлынхаа зорилгыг тавьж ажиллах. Яг үнэ маш мундаг байна. За. Алдаан дээрээ суралцаж дараа нь тэрийг яах юм? Гарахгүй байхад анхаарах нь байна те. За танаа багаас юу ойлгосон? Хийсэн ажлынхаа үр дүн дараа нь тооцож тэгээд дараагийн үйл явцтай. Яг үнэ үр дүнгээ тооцох ёстой юм байна. За багш нь хинээс за ариун жаргалаас асуу. Юу ойлгож ав? Алдаан дээрээс суралцаж тэрийг амжилт амжилт олгохын төлөө сайн байна. За одоо багшны хэмжээнээс за номингоос асууя да багш нь. Чи юу ойлгож авсан бэ? Өнөөдрийн цаг дээрээс. За. алдаан дээрээс суралцаж тэгээд Хамгийн гол нь суралцгаа санаа тэрийг яахгүй байх ёстой вэ? Гартаа гарахгүй байхад хичээх ёстой байх нь тийм үү? За сайн байна. За одоо тэгвэл бүгдээрээ хүүхдүүдээ манай ангийн ураа юу вүлээ? Амжилт хотны эзэн босгоё. За баярлалаа бүгдээрээ. За өнөөдрийн хичээлээр идэвхтэй оролцсон хүүхдүүдээ баярлалаа. За дараагийн өдөр тэгвэл бид нар яг эдгээр зүйлээ ахинд автахгүй тул хүн бүр доороо хичээгээд зорилгодоо хүрэхин төлөө хичээнгүй зүтгэх нь хамгийн чухал юм байна тийм үү? За баярлалаа.